Энэхүү бичлэгээр би та бүхэнд 2 тооны хоорондох зайн абсолют утгуудыг олох хэд хэдэн аргыг харуулах дасгалуудыг хийе. Эхний дасгалын асуулт бол дараах илэрхийллүүдээс аль нь А-гаас хасах нь Б-ийн абсолют утгатай тэнцүү вэ? А-гаас хасах нь Б-ийн абсолют утга гэдэг бол А болон Б-ийн хоорондох зайг илэрхийлнэ. Тиймээс А-гаас хасах нь Б-ийн абсолют утга бол энэ ногоон хэрчмийн урттай тэнцүү юм. Энэ бол А-гаас хасах нь Б-ийн абсолют утга бөгөөд мөн Б-гээс хасах нь А-гийн абсолют утгатай тэнцүү. Эдгээр хариултуудын аль нь зөв бэ? Эхний хариулт дээр А-гийн абсолют утгаас Б-гийн абсолют утгыг хассантай тэнцүү. Тэгэхээр А-гийн абсолют утга юутай тэнцүү вэ? Тэгээс А хүртэлх зай бол А-гийн абсолют утгатай тэнцүү. Энэ улаан хэрчмийн урт бол А-гийн абсолют утга юм. А-гийн абсолют утга энд байна. Харин Б-гийн абсолют утга энд байна. Энэ бол тэгээс Б хүртэлх зай юм. Энэ цэнхэр хэрчим бол Б-гийн абсолют утга. Хэрвээ А-гийн абсолют утгаас Б-гийн абсолют утгыг асвал юутай тэнцүү болох вэ? Ямар хэмжээтэй байх вэ? Энэ хэрчимтэй тэнцүү зайлтна. Энд үзүүлсэн ногоон хэрчимтэй тэнцүү. Энэ зай бол А-гийн абсолют утгаас Б-гийн абсолют утгыг хассан зай юм. А-гийн абсолют утгаас энэ зайг хасвал ногоон хэрчмийн урт буюу энэ зай гарна. Тэгэхээр үнэндээ бидний олох ёстой хариулт олдчихлоо. А-гаас хасах нь Б-гийн абсолют утга бол А болон Б-гийн хоорондох зайтай тэнцүү ба энэ ногоон хэрчмийн урттай тэнцүү. Тиймээс энэ хариулт А-гаас хасах нь Б-гийн абсолют утгатай тэнцүү. Үнэхээр зөв эсгийг нь шалгахыг нь хүсвэл тоон дээр туршиж болно. Энэ тохиолдолд А болон Б тоон хоёулаа сөрөг утгатай байна. Хоёулаа тгээс зүүн тишээ байна. Мөн Б нь А-гаасаа их байгааг харж байна. Харин сөрөг утгаараа бага байна. Тиймээс үүнийг мөн тоон дээр туршиж үзэж болно. Б нь сөрөг 1-тэй тэнцүү, А нь 5-тай тэнцүү гэж орлуулж болох ба энэ хариулт мөн л биелнэ. Одоо 2 дахь хариулт руу харъя. А-гийн абсолют утга дээр нэмэх нь Б-гийн абсолют утга юутай тэнцүү вэ? Тэгэхээр энэ ягаан хэрчим буюу А-гийн абсолют утга дээр Б-гийн абсолют утга болох энэ цэхэр хэрчмийг нэмнэ. Тиймээс энэ утга бол 2 тооны хоорондох зайнаас илүү урт зайтай тэнцүү. Үүнийг мөн тоон дээр туршиж болно. Нэг жишээ зохиоё. Жишээ нь А тэнцүү сөрөг 5, Б тэнцүү сөрөг 1 гэж үзье. Энэ тохиолдолд энэ хоёрын хоорондох зай буюу А-гаас хасах нь Б-гийн абсолют утга бол хасах 5-аас хасах нь 1-ийн абсолют утгатай тэнцүү. Хасах нь сөрөг 1. Энэ бол сөрөг 5 дээр нэмэх нь 1-ийн абсолют утгатай тэнцүү. Ингээд сөрөг 4-ийн абсолют утга тэнцүү болох ба энэ нь 4-тэй тэнцүү. 4-тэй тэнцүү. Энэ тоонуудыг сонгохдоо би зүгээр л санамсаргүй сонгосон. Зүгээр л Б нь А-гаас их байх 2 сөрөг тов сонгож энд байрлуулсан. Энд байгаа зай буюу энэ ногоон эрчим бол 4-тэй тэнцүү. Одоо А-гийн абсолют утга дээр нэмэх нь Б-гийн абсолют утга. Энэ тохиолдолд 5 байна. Сөрөг 5-ын абсолют утга болно. Энэ бол 5 болно. Нэмэх нь сөрөг 1-ийн абсолют утга буюу 1 байна. Ингээд 6 болно. Дахин хэлэхэд энэ хоёр тоог сонгохдоо зүгээр л Б нь А-гаас их байхаар санамсаргүйгээр сонгосон. Гэтэ биелэхгүй байна. Тиймээс энэ хариулт биш. Бас аль нь ч биш гэсэн хариултыг сонгохгүй, учир нь зөв хариултыг бид нар олчихсон. Дахиад нэг дасгал ажиллая. Дараах илэрхийллүүдийн аль нь А-гаас хасах нь Б-гийн абсолют утгатай тэнцүү вэ? Дахин хэлэхэд А-гаас хасах нь Б-гийн абсолют утга бол А болон Б-гийн хоорондох зайтай тэнцүү. Энд зурж байгаа хэрчмийн урттай тэнцүү. Энд зурсан хэрчмийн урттай тэнцүү байна. Энэ бол А-гаас хасах нь Б-гийн абсолют утга юм. Эхний хариултыг харцгаая. Зүгээр л А-гаас Б хассан байна. Тоон шулуунаас харвал А нь Б-гээс бага. Тиймээс Б нь зүүн талд байна. Үнэн эрэхтэй А нь сөрөг, Б нь эерэг байна. Тиймээс хэрвээ сөрөг тооноос эерэг тоог хасвал сөрөг тоо гарна. Эхний хариулт бол сөрөг тоо.
Эсвэл багаас нь ихийг хасвал сөрөг утга гарна. Харин хоёр тооны хоорондох зай буюу абсолют утга дандаа эерэг утгатай байна. Энэ бол зайн хэмжээ. Тиймээс энэ хариулт буруу. Одоо хоёр дахь хариултыг харъя. Сөрөг Б-гээс хасган А. Тэгэхээр Б-гээс хасган А бол эерэг. Үүнийг яаж мэдсэн бэ гэхээр Б бол А-гаас их тоо. Б тоо А-гаас их. Хэрвээ Б А-гаас их бол Б-гээс хасган А эерэг тоо байна. Гэхдээ гарсан тооны сөрөг утга байна. Тиймээс энэ илэрхийлэл тэр чигтээ сөрөг болно. Дахиад сөрөг гарчихлаа. Үүнийг бодох өөр нэг арга гэвэл Б бол эерэг тоо. Үүнээс сөрөг тоог хасвал нэмсэнтэй адилхан. Сөрөг тооны абсолют утга. Энэ хэсэг бол эерэг. Гэхдээ үүний урд нь хасах тэмдэг байна. Тиймээс сөрөг болно. Хамгийн сүүлийн жишээн дээр энд байгаа өсгөнүүдийн оронд тоо авч үзье. Магадгүй Б тэнцүү эерэг 3, А тэнцүү сөрөг 2 гэж үзье. Миний та нарт өгөх зөвлөгөө бол ингээд туршиж үзээрэй. А-гаас хасган Б-гийн абсолют утгыг олъё. Энэ бол 5. Энэ хоёр илэрхийллээр бодсон ч гэсэн адил үр дүнд хүрнэ. Эдгээрийн аль нь биш. Тиймээс аль нь биш гэсэн хариултыг сонгоно. Үргэлжлүүлэн хийцгээе. Үнэхээр сонирхолтой байна. Дараах тэгшгэлийг хамгийн зөв илэрхийлсэн хариултыг сонго. Энд 11-ээс хасган x-ийн абсолют утга байна. Энэ бол 11 болон x-ийн хоорондох зайтай тэнцүү. Ба y-гээс хасган 3-ын абсолют утгатай тэнцүү байна. Энэ бол y болон 3-ын хоорондох зай юм. Тиймээс энэ нь бидэнд 11 болон x-ийн хоорондох зай, y болон 3-ын хоорондох зайтай тэнцүү гэдгийг баталж хэлж байна. 11 болон x-ийн хоорондох зай, y болон 3-ын хоорондох зайтай тэнцүү. Тийм ээ, зөв. Яг миний хэлсэн өгүүлбэр байна. Тиймээс би энэ хариултыг сонгоно. Гэхдээ бусад сонголтуудыг харъя. 11 болон сөрөг x-ийн хоорондох зай бол y болон сөрөг 3-ын хоорондох зайтай тэнцүү. Тэгэхээр 11 болон сөрөг x-ийн үүний доогоор зуръя. 11 болон сөрөг x-ийн хоорондох зай өөр өнгөөр зуръя. Энэ бол өнгө маань солигдож өгөхгүй байна. 11 болон сөрөг x-ийн хоорондох зай. Энэ бол энэ илэрхийлэлтэй тэнцүү биш. Энэ бол 11-ээс хасган сөрөг x-ийн абсолют утгатай тэнцүү. Энд харууллаа. Тиймээс энэ бол үнэн хэрэгтэй 11 дээр нэмэх нь x-ийн абсолют утгатай тэнцүү юм. Y болон сөрөг 3-ын хоорондох зай яг үүнтэй адилхан. Энэ бол y-гээс хасган сөрөг 3 болно. Харин энэ илэрхийлэлтэй тэнцүү байж чадахгүй. Тиймээс энэ хариулт буруу. Тэгшгэлийг тодорхойлж чадахгүй байна. 11 болон y-ийн хоорондох зай нь сөрөг x болон сөрөг 3-ын хоорондох зайтай тэнцүү. Бүгдийг нь холчихсан байна. Тиймээс энэ хариулт буруу. Дахиад нэг дасгал хий. Ингэж асуусан байна. Дараах илэрхийллүүдийн аль нь тэгш өнцөгтийн талбайтай тэнцүү вэ? За тэгэхээр бид тэгш өнцөгтийн талбайг олохдоо өргөнийг нь уртаар үржүүлдэг. Эсвэл уртыг нь өргөнөөр нь үржүүлнэ. Эдгээр хариултуудын аль нь зөв бэ гэдгийг. J-с хасган L-ийн абсолют утга. Тойруулаад өнгөөр тэмдэглэе. J-с хасган L. J-с хасган L-ийн абсолют утга. J-с L-ийг хасна. J бол хэвтээ, энэ хэвтээ координат ба сөрөг утгыг илэрхийлж байна. L мөн хэвтээ координат ба энэ нь эерэг утгыг илэрхийлж байна. J-с хасган L-ийн абсолют утга бол хэвтээ тэнглэхийн координатын ялгуур болно. Хэвтээ тэнглэг дээр хоёр цэгийн хоорондох зай болно. Эсвэл энэ хоёр цэгийн хоорондох хэвтээ зай гэж ойлгож болно. Тиймээс энэ бол энэ хэвтээ хэрчмийн урт юм. Энэ бол J-с хасган L-ийн абсолют утга юм. Дахин хэлэхэд энд x тэнглэх нь сөрөг 6-тай тэнцүү байна. Харин энд x тэнглэх нь эерэг 6-тай тэнцүү байна. Эндээс үүнийг олж болно. Энэ бол сөрөг 6-аас хасган 6 буюу сөрөг 12. Дараа нь абсолют утгыг нь авбал 12-тай тэнцүү болно. Ингэжл болно. Бид зөвхөн энэ шулууны уртыг J-с хасган L гэж мэдэж байгаа. Тиймээс энд мөн M-с хасган Q-гийн абсолют утга байна. Абсолют утга нь M-с хасган Q-гийн абсолют утга болно. M бол Y тэнглэхийн утга бөгөөд энд байна. Q бас Y тэнглэхийн утга ба энд байна.
M-с хасах нь Q-гийн абсолют утга бол босоо шулуун дээрх энэ хоёр цэгийн хоорондох зайтай тэнцүү. Учир нь X-ийн утга өөрчлөгдөхгүй. Энэ бол тэгш өнцгтийн өргөн нь байж чадна. Энэ бол тэгш өнцгтийн энэ талын урт юм. M-с хасах нь Q-гийн абсолют утга болно. Хэрвээ энэ уртыг энэ уртаар үржүүлвэл тэгш өнцгтийн талбай гарна. Тиймээс би бусад хариулт руу харах шаардлага байхгүй. Би энэ хариултыг эргэлзэхгүйгээр сонгоно. Гэхдээ бусад хариултыг харцгаая зөвч байж магадгүй. Энд J-с хасах нь M-ийн абсолют утга байна. Тэгэхээр X тэнхлэг дээрх утга болон Y тэнхлэгийн утгыг хамтд нь авсан байна. Үнэхээр ачаалалтай. Эргэлзээтэй биш гэж юу? Харин энд J-с хасах нь N-ийн абсолют утгыг авсан байна. J-с хасах нь N-ийн абсолют утга буюу X тэнхлэгийн утга нь адилхан байна. Тиймээс энэ бол үнэндээ тэгтэй тэнцүү юм. J болон N-тэй тэнцүү ба хоёулаа сөрөг 6 байна. Тиймээс энэ хэрчмийн урт байж чадахгүй. Учир нь X тэнхлэг дээр өөрчлөлт байхгүй, харин Y тэнхлэгийн хувьд өөрчлөлттэй байна. Хэрвээ энд байгаа хэрчмийн уртыг олбол Y тэнхлэгийн утга болох K-ийн утгыг олох хэрэгтэй. K-с хасах нь O-ийн абсолют утга бол энэ талын урттай тэнцүү. Хэрвээ энд байгаа талын урт буюу X тэнхлэгийн өөрчлөлтийг олвол N-с хасах нь P-гийн абсолют утгатай тэнцүү байна. Эсвэл P-гээс хасах нь N-ийн абсолют утга гэж хэлж болно. Гэхдээ энэ хариултууд биш. За ингээд болчихлоо.